Энэ гоё охтууд яг гэж манай ажил дээр орж ирсэн байх юм бол бид нэр яг манай ажлын хажуухан энэ парк дээр тий 6 сарын 30-нд гэсэн үг. 30-нд нөгөө шоу хийх чаа тий. Мэдчихээ цаа мэдчихээ. Энэ охин бол энэ үзэсгэлэнтэй охин бол Нараа гэдэг завар өмсгч охин. За сэлэнгээг бол одоо бүгд мэдчихэж байгаа. Урингаа бол угаасаа. За энэ Ука гэх энэ охтууд ингэ сууж байгаа. Зүгээр бяцхан мэдээллүүд хүрэх гэж байгаа тий. Гэхдээ зүгээр энэ хэд ингээд сая ингээд ажиллаа яриад жоохон сууж яхаар би зүгээр гуйсан баг. Зүгээр та хэд ингээд зүгээр яг ажил ярьж байгаа ингээд микрофон тавиад камер тавьчаад тэгээ дараа нь хүмүүст ингээд сонсгол айгу сонирхолтой штэ гэдэгс чи яах юм бэ маах юм бэ гэж хэлсэн. Яг камер хартна айгу цэмби цэгээл бүгд бие бацгаад их гой сууж байна. Бүгд угаасаа ингэж сууд штэ. Тийм үү? Багнаас чов. Сая би тэндээс ингээд харж дараа л ингэж суугаагүй л харагдсан да. Сайн байсан гэж. Тэгээд Ука юу яаж байгаа? Усны хувцсны загвар зохион бүтээж байгаа. Тэ? Тэгээ одоо усны хувцсыг чинь одоо ер нь өмсөх газар Монгол байна уу гэдгийг сэлэнгээгээс эхлээд асууя гэж. Тэгэл яг уу жишээлх юм бол би ингээл гадагшаа явах гал ер нь бол яг Монголд бол жишээлбэл усны хувцсыг очиод авъя гэхэлэр олддог байхгүй. Хайж хаажгаад бүр ер нь олдох газар зөв. Чи нөө том ит болохоор олддог юм болов уу? Эсвэл ер нь олддог юм? Ер нь угаасаа. За. Тэгвэл гол нь усны хувцс чинь дотор хувцснаас шал өөр штэ. Тэгэхээр өмсөх газар жишээлбэл бол модулүүдийн хувьд бол модхуудаа зураг аваад тэмцээн авралтаа гэлээ. Хүмүүс ч гэсэн ер нь бол одоо юу гэдэг бассейнээр хичээлж байгаа хүмүүс ч тэр бас зүгээрч бас нэг бас усцаас өмсчмөргөл нь штэ тий. Ер нь аль яг энэ одоо тун утгагүй 2 хоногийн дараа 2-7 хоног юм уу 2 хоног юм уу? 2 хоногийн дараа 6 сарын 30-нд одоо энэ усны хувцсны коллекцуудаа танилцуулах гэж байгаа. Тэгээд ер нь бол яг хэрэглээ талаасаа энэ усны хувцсны загварыг гаргаж байгаа. Ер нь ингээд бас яг манай мисс модельудад бас бассейнаар хичээлж байгаа хүмүүс ч гэсэн хэрэгтэй учраас тэгээ Монголд ийм үйлдвэрлэл байдаггүй учраас гаргаж байгаа. Гэтэ яг заавал далайн ирэг дээр ч юм уу, голын ирэг дээр ч юм уу бассейн дээрхээс илүү өөр одоо хөдөө гадаа гоё арьс центраа борлуул энэ төрх юм бол өмсчүүл зүгээр харагдав. Гайгүй. Тэгэхээр одоо хөвсгөл талаараа явахдаа ч гэсэн аваад явах хэрэгтэй шүү дээ. Нараа бол шумбан. Хөвсгөлийн уустанд бол шумбан тий. Сэлэн 60-аа бол гэж байна. Яг наран шаардлагын юунд бол яг энэ загварууд дээр 100 бикини байгаа. Тэрэн дээр болохоор чинь одоо бие нэг ил гарахыг хүсдэггүй болоо жоохон юм битүүдөө яг наранд бие шарах гэж байгаа л айл болох биений ил гарсан гэдэг янз бүр байгаа байхгүй юу? Сайн мэдгүй. Гойнод байгаа тий. Ихтэй байх юм. Яг энэ дөнгөж одоо энэ та нар яхаараа ингэж заваа ингэж ихтэй хүмүүсийн нэг зүгээр тий. Ихтэй юу болоод айгүй амархан шүү дээ. Нэг тэгээд одоо тий. Нэг ингээл тэгээд болоо. Даваа ахлаа шүү дээ. Үлдсэн даваа. Гэж нэг гэж. Надад бол шуудаар боо мэрэгтэй шүү. Дараа нь одоо энэ ихний коллекцаа танилцуулчаад мэдээж үйлдвэрлэл хийж байгаа юм чинь эрэгтэй загвар хүүхдийн эмэгтэй эрэгтэй хүүхдийн ингээ гарна. Жишээлбэл гадны дизайнеруудын усны хувцсыг та нар юу н авдаг уу те? Одоо бол Монголынхаа авбал илүү гоё. Яг би яг өнгөрсөн 8 сараас 10 сард Сибуд 2 сар яг усны хувцсны модельээр ажиллаад ирсэн. Тэгэхэд бол мэдээж яг тэр нутгийн онцлогч гэх юм уу яг ер нь бол далайн орон учраас бас ялгаа байгаа. Манайх бол илүү хуурай газрынх одоо залуучууд маань юу гэдэг одооноос бол нэлээд идэвхтэй усан бассейнаар хичээлж байна те. Тэгэхээр Ука маань төрүүлжээс усан бассейн яг юм спорт маань хөгжөөд 30-аад жил болсон байна. Тэгэхээр яг ер нь бол яг спорт гэдэг талаас гадна нэмэгтэй хүн бол өөрийнхөө биеийн одоо харьцаанд анхаарах, одоо бие бэлэрдээ анхаарах те залуучууд маань ч гэсэн ер нь одоо бол энэ ажиллаад хахад хүүхдүүдэд айгу багаас нь хичээлүүлдэг болсон байна. Тэрнийгээ дагаад яг хэрэглээ маань яг мэдээж спортын тал руугаа гэдэг бол бас нэг өөр. Тэнгүүд давхар бас мэрэгжлийн онцлогоор модельүүд, миссүүд олон улсын тэмцээнд явхад бас зайлшгүй шаардлагатай байдаг нэг номинац бол усны хувцсны одоо номинац гэдэг чинь. Тэгэхээр энэ тал дээр бол бас модельүүдүүд бол маш их шаардлага гардаг. Тэгэл одоо юу гэдэг нэг л хувцастайгаа яваад байна гэж яг хаа нэлээд хэдэн тэмцээнд орж тэгэл одоо нэг л юмтайгаа яваад байна гэж яг. Тэгэхээр бидний хувьд бол мэдээж сонголттой байх хэрэгтэй. Тэгэхээр яг худалдан авалт хийхэд ялангуяа үндэсний үйлдвэрлэлээ ингээ гоё дэмжиж Монголын малтчин гэдэг юм гоё брэнд гарч байгаад бол миний хувьд загвар өмсгч хүний хувьд тэр эмэгтэй хүний хувьд тэр маш их баяртай байна. Ноолор өмсөж. Өмсөж. Окс магадгүй шүү ноолороор хийж гайгүй. Ер нь бас яг тийм. Ер нь тийм усны хувцснууд ер нь ингээд зарим реклам дээрээ бас зарим загварууд гарч байгаа
гадуураа дандаа юм нөмрөгтэй байгаа. Тэгээд тэр нөмргүүд нь торгон нөмрөгтэй. Тэгээд мис буйншгийн гаргасан юм шайл наалуурын нөмрөг байгаа. Би нэг 1950-ад онд ч үлээ 60-ад онд нэг юм Италийн далайн ирэг дээр усны хувцастай явж байгаад тэгээд нэг торгуулж байгаа нэг тийм зураг байдаг тий. Торгуулж байгаа. Тий, нэг эмхтэй ингээд усны хувцас өмссөн. Тэнгүүд нь цагдаа ирээд ингээд торгож байгаа. Тийм, тийм хувцас өмсөх ёсгүй гэж байгаа тийм. Хүмүүсийн сэтгэхүй бол өөрчлөгдсөн шүү дээ. Усны хувцас чинь яг үүндээ бид нэр л ингэж анхаарал төвлөрүүлээд байгаа болохоос биш. Монголоос бусад орнд зүгээр л хэрэглээ энэ бол өдөр тутмын хүн болгонд байх ёстой, эрэгтэй, эмэгтэй хүүхэд хүн болгонд байх ёстой нэг л хувцсны нэг төрөл ахгүй юу? Надад баг. Одоо тэгээд гэж аа. Усны хувцсыг дотор хувцастай андуураад тий Гагарн бол биш шүү дээ тийм байна. Энэ нэмбэр яг андуураад байгаа байхгүй тийм. Ер нь энэ усны хувцас чинь гагарн шүү дээ гэж хэлдэг тийм. Бикини хийх хүмүүс тэгж асуугаад байгаа. Бикини шоугэр дотор хувцас шоу гэж асуугаад. тийм Тэр хүмүүсээс намайг болоод айгүй гой соёлтой асууж байгаа юм байна те. Дотор хувцсны нөгөөх нь айгүй тийм гагарн. Айгүй хөлдөө хөдлөөс тийм. Гагар яриад байгаа юм даа. Эргэсэн багтаа бикини боёо усны хувцас өөр эмхтэй хүн одоо нэг талаараа маш гоё аз жаргалыг бэлгэлж чаддаг гэж би хувьдаа бодож. Бид нэр бассейнд ч юм уу аль нэгэн далайн ирэг дээр очихоор ч юм уу те эмхтэй хүмүүс усан зэлхдэг гоё дотор хувцас биш гоё бикини өмсмөр шүү дээ. Энд өөрт маань өөртөө ч гэсэн маш их гоё сэтгэл ханамжийг авах гэдэг чинь одоо хамгийн чухал зүйл юм. Юм байрал тэгэл бензин гага, эмгэн гага тэгэл дуусч байгаа шүү дээ. Ерөөсөө дотор хувцсны ойлголт усны хувцснууд тэгэл дуусч байгаа ерөөсөө. Одоо яа өөрт нэг сонголтоо шүү дээ те. Бензин гага, эмгэн гага, усны хувцас. Өөр болж байгаа юм байна те. Хүмүүс зарим ч нэг гараа гаргаж болно. Хүн гэвэл Айл гараа. Тэгээд яг ер нь бол яг манайд бол яг энэ усны хувцсны фэшн шоу болж байгааг болохоор ирж үзээд ер нь ойлгох ба. Тэгээ ингээ манай Монголын модельууд маань хамгийн шилдэг ингээ модельууд маань ингээд усны хувцастай. Тэгээд хамгийн гол нь тайзан зориулж хийж байгаа учраас маш их гар ажиллагаа чимэглэлтэй. Тэгээд цар ганц одоо бикини хийгдэж байгаа учраас ер нь л бол урд нь болж байгаагүй л яг урдны шоунууд бол дандаа ийм яг фэшн шоу ясчирныхан дагав гэж авдаг бол энэ арай жоохон чөлөөтэй байх болов. Дотор хувцсны шоу нь бас ийм сайн модулууд бас нэг оролцдоггүй юм шиг надаас ажиглагддаг тий. Монголд уу? Тийм Монголд ер нь сайн гэдэг нь ямар сайн гэдэг за яхад надад таалагддаг нь. Надад таалагддаг айтайхнууд нь гүү юу эсвэл хамаагүй оролцдог. яг түрүү нэрээ нэг асуусан шүү дээ тий. Тэгээд шал өөр юм яриа явчихгүй. Нөгөө 50-аад оны, 60-аад оны, 70-аад оны гэж нэг ярьсан шүү дээ. Яг усны хувцас дээр тийм байд юм байлээ. Одоо жишээлх юм бол усны хувцас хүртэл трендтэй байна, модтай байна. Одоо загвар хүртэл өөрчлөгдөж байна. Тэгэхээр яг одоо 100 загвар дээр 10 коллекц дээр яг Монгол үндэсний хэм маягтай. За сүүлийн үеийн тренд. За тэгээд бас жоохон хижээл насны эмэгтэйчүүдэд зориулсан, орчин үеийн бас гоё юм стил татварцдаг октодод зориулсан гэдэг ингээд загварууд нь аягүй гоё өөр байгаа. За дээрэс нь миний бас нэг юм хэлгээд надад таалагдсан юм юу гэхээр Монгол бүсгүүчүүдийн биений онцлог гэж бас байна. Нэг Монгол адуу шиг. Юу гэдэг. Гэхдээ тэр надад амар гоё санагдсан. Яг тэгвэл яг Монгол бүсгүүчүүдийн биеийн онцлог тохирсон загвар гэдэг бол бас нэг өөр бас байгаа шүү. Салтаа ууж юм юу гэдэг чи хурдан морины болоо ярьчин те. Монгол одоо арай өөр үү. Тэгэхээр ер нь бол загварууд маань амар гоё сонголттой байгаа надад таалагдсан. Тэгээд ер нь бол бид нар зураг авалтан дээр хуснуудаа өмсөөд ингээ үзэж байхдаа бол маш их гар ажиллагаа орсон. Одоо нэг шигтгээ нэг сувд болгоныг ингээ гараараа ойсон маш их хөдөлмөр шингэсэн бас бүтээлүүд. Ер нь бол би бүтээл гэж ярих айгуу дуртай. Бүтээлүүд гарч байгаа. Нямбар мангар алтан өмссөн. Алтчин брэнд гага. Эмгэн алтчин гага өмссөн би. Өөртөө зориулаад хийлгэцсэн. Тэгээд Монголын загвар гэхээр чинь дэлхийд угаасаа ноолуур нэг бол үндэсний дээл гэсэн хоёр л одоо хөгтөн байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй бидний энэ алтчин брэнд 5 жилийн дараа 10 жилийн дараа магадгүй 23 жилийн дараа гэсэн бас Монголын загварыг илтгэх нэгэн төлөөлөл болж магадгүй. Яагаад гэвэл бид нар өөрсдөө энд маш их сэтгэл зүрхээ зориулж байгаа хийж байгаа хөдөлгчд маань ч гэсэн бүгдээрээ өдөржингөө те гар ажиллагаатай маш их бүтээлүүд байгаа учраас хинч харсан одоо яг өвөрмөц Монгол дүр төрхийг агуулсан бүтээлүүд бол байна. Гэтэ зүгээр наад чи фэшн энэ төр цаа ойлгодгүй хүн бол зүгээр гоё
гоё охтуудыг нүцгнээр нарах гэж бас очиж болох юм те. Яг бүтэн нүцгэн бол биш. Мэдчихэж байна. Эмгэг агаад байгаа. Өөрийг нь ойлгож ерөөсөө тийм те. Гэтэ ер нь бол яг энэ шоу тэр харсууд паркийн харсууд дээр олно. Тэгээд маш цөөхөн хүн үзэх боломжтой 200 хүн. Тэгээ ер нь бол усны хувцсыг одоо фэшн гой сайхныг мэдэрдэг хүмүүс л ирэх байх гэж ер нь л бодож байгаа. Нэм баяраа чи цаашаа яваал гэж байна. За нэм баяраас бусд нь ирчээрэй л гэж байгаа юм байна шүү дээ ер нь. Нэг 25 модель оролцож байгаа. Бас entertainment хөтөлбөрүүд байгаа. Тэгээд найзаагаа харин хөтлөгчөөр ажиллаарай гэж. Яг нөө солигдчихтэн хувцаа сольж яхад тэр худлаа нэг худлаа цаас маас ирсэн. Болчи байчи. Өтгөө байчи. Хөшнө өстэй амжихгүй мөн өөш дээр өгш. Хэдэн дэг 30 дэг л үнэхээр амжихгүй мөн. За хөтлүүлний. Хоошоо орол болж байна. Хоошоо ерөөсөө. За тэгвэл болчи. За. Ахаа уучтараа. Нэр юмараа яасан. За. Тэгээ яг одоо ингээд сонгуул гэхэд бүгдээрээ л нэг стрессээс бөө сонгуул ирсэн хүмүүс шүү дээ. Тэгэхээр одоо яг энэ тавтахад сонгуулаас салаад бас нэг халуухан тэгээд юм гоё. Гоё оройг бөөнөр. Монгол ялнаа. Бикини гоё яана гэж. За нэр тиймдээ залууч бас уриалж байна. Суудлын тоос цөөхөн байгаа болохоор 200 хүн бол тэгэл баг Сэлэнгийн найз 4 охин нөхөдтэйгээ найз залуутайгаа таны найз залуу найзлуудаа ингээ хэдэн охтууд за уянгагийн хэдэн найз майз нөгөө хин бай. Тэгээ нөө хиний уугагийн мэдээж юу байгаа шүү дээ тий. Ер нь бол манай тэгэл нэг 100 баг явчих юм шүү. 25 модульт чи ингээ өгөөд тэгээ цаана нэг 100 хүн л байгаа юм байна тий. Ер нь бол манай алтчин одоо Facebook пэйж дээр байгаа л манаас тэгээ коллекцуудын яг зарим загваруудыг алтчин фэшн пэйж хуудаснаас бас үзэх боломжтой. Нараа би нэг ажил дээр маркетинд ажилладаг. Чи манай төв офс дээр маркетинд ажилладаг байсан. Би яг бол юм ярих боломж олохоор байсан шүү дээ. Инстас тийм юм л болоод ерөөсөө яг алтчин брэнд маань гэж яг ерөөсөө брендийг толгоор яг хийж өгöd байгаа байхгүй. нэр алтчин брэнд маань болохоор нэр аксараа ажилладаг уянга. Тэгээ нараа эдгээр маань бол бид нар хамтарч ажиллаж байгаа. Бас Уна гэдэг байгаа. Тэгээ манай ер нь топ модельууд маань хамгийн анхны миний зураг авалт миний ажилд ингэж тусалж байгаа юм шиг баяртай байдаг. Ер нь модельууд маань одоо яг ингэ завар өмсөд ямар их одоо бэлтгэл хийдэг, ямар их ажилдаг гэдгийг бас ингэж одоо яг бидний яг хамтарч ажилласан юм бол харуулах болно. За тэгээд 6 сарын 30-нд одоо ерөөсөө өнөөдөр чинь 27 тий 28 29 30. Чиний орой харс сув дээр паркийн нэг цамхаг тий тавар гэж нэг юм таригч байгаа гэж. кастл тий тэнд болно. Тэгээд 25 шилдэг Монголын модельд оролцсон усны хувцсыг төлөвлөх. Тэгээд entertainment хөтөлбөртэй гайхалтай сайхан шоу болгож байна. Тэгээд сонгуулаа төрхөн зур мартаад нэг орой гоё. Тэр чинь одоо хагас өдөр юм хэд өдөр юм? 5 дахь орой юм уу те. За тэгээд цөмөрөө тэнцээ байжгаад орой минт таарья гэж. За нэг тиймэрхүү байна. Та бүхнийг залуучуудыг бас ирж үзээрэй гэж 200хан одоо жишээлбэл тикет байгаа юм байна гэж би ойлголоо. Ер нь суудлын тоо тийм л байгаа юм байна. Хэдэн цагаас 20 цагаас өснө. Арай 20 цагаас. Тийм 20 цагаас. 21 гээд эхлэх үү? 20 дээр эхлэх үү? Цаг эхэлнэ гэж. Энэ охин айгүй ажил хэрэгч. Аваад жоо ажилд авнаа. За би ч өнөөдөр зааж өгөн заа. Тэгээд Баярлалаа.